Цэцэг ургуулна гэдэг амар ажил биш л дээ. Харахад бүгдээр ижилхэн юм шиг мөртлөө цэцэг болгон өөр өөрийн гэсэн ааш зантай байдаг. Нэг нь усны дутлааг нь, нөгөөд нь усны ихтлийг нь наран дуртай цэцэг гэж байхад зөвхөн сүүдэрт ургадаг цэцэг гэж бас байна. Заримдаа савн томд нь, заримдаа жижигд нь тэр болгоны аргыг олох гэж хүүхэд өсгөж байгаа юм шиг л юм бол. Яаж нү? Үнэндээ амьгүй зүйл гэж энэ хороод байхгүй л дээ. Энэ сав ч гэсэн өөрийн амьдралын торигтой л байгаа. Тэ? Аха. Энэ сав үйлдвэрээс гараад дэлгүүрт очино. Дэлгүүрээс авсан хүн нь усын угаад савыг хайна. Хаягдсан сав нь дахин боловсруулах үйлдвэрт очиод дахиад л сав болно. Яг л цэцэг үрээ унгаагаад унгаас өрн дахиад цэцэг болдог шиг. Манай улс хуунцар сав дахин боловсруулах үйлдвэртэй болсон болохоор айл болгон хуунцар саваа зөв ангилж хайж сураасай гэж хүсэж байна. Эцэг их байна гэдэг чинь үр хүүхдүүдийн төлөө байгаль их дэлхийгээ хайрлан хамгаална гэсэн үг. Тийм болохоор хамтдаа хуунцар саваа ангилж хайж суцгаая.